Энэ жил тариаланчид нийт ургацын 70% алдах эрсдэл үүссэн гэж мэдээлж байсан нь үнний ортой байжээ. Учир нь Монгол улсын нийт газар нутгийн 50% нь гантай байна. Хэдийгээр сүүлийн өдрүүдэд хур бороо орж байгаа ч хатанд хижээл тариа ногооны боцод нөлөөлж чадахгүй гэж шинжээчид үзжээ. Тиймээс ирэх өвлийг өнтөөд авах бэлтгэлийг яаравчлан эхлүүлэхээр боллоо. Одоо 2 дугаар цахилгаан станц 61 оноос суурилагдсан байдаг 50 гаруй жилийн насжилттай. За 3 дугаар станц бол 70-аад оны ихэрвээ 60-аад оны сүүлээр орсон мөн 40 гаруй 50 жилийн насжилттай. За хамгийн сүүлийн одоо станц 4 дугаар станц гэхэд бол 83 оноос эхэлж суурилагдсан байдаг. Ингээд бас 30 гаруй жилийн насжилттай байгаа. За дээр нь бол одоо дулаан дамжуулах шугам сүлжээ гэж байдаг. За энэний 20 гаруй хувь нь бол одоо 40 гаруй жилийн, за 30 гаруй хувь нь бол 30 гаруй жилийн юм насжилттай байгаа. Тэгэхээр энэ бүхэн бол илэгдэл хорол өндөртэй байгааг харуулж байгаа. Зарим одоо тоног төхөөрөмжийн бол илэгдэл хорогдол нэгсэж ашиглалтын хугацаанд дууссан байгаа. Дулаан цахилгааны станцуудын түгээлтийн тоног төхөөрөмжийн ихэнх хэсгийн ашиглалтын хугацаа дуусаж, насжилт өндөр болсон нь өвлийн улиралд гал алдах аюулыг дагуулж байна. Тухайлбал Улаанбаатар хотын дулааны хангамжинд ноцтой доголдол үүсэж, дулааны шугам сүлжээ хөлдөх эрсдэл үүсжээ. Тиймээс Хөгжлийн банкны санхүүжилтээр шаардлагатай тоног төхөөрөмжийг нөөцлөж авахар боллоо. Одоо 2 дугаар цахилгаан станц 61 оноос суурилагдсан байдаг 50 гаруй жилийн насжилттай. За 3 дугаар станц бол 70-аад оны ихэрвээ 60-аад оны сүүлээр орсон мөн 40 гаруй 50 жилийн насжилттай. За хамгийн сүүлийн одоо станц 4 дугаар станц гэхэд бол 83 оноос эхэлж суурилагдсан байдаг. Ингээд бас 30 гаруй жилийн насжилттай байгаа. За дээр нь бол одоо дулаан дамжуулах шугам сүлжээ гэж байдаг. За энэний 20 гаруй хувь нь бол одоо 40 гаруй жилийн, за 30 гаруй хувь нь бол 30 гаруй жилийн юм насжилттай байгаа. Тэгэхээр энэ бүхэн бол илэгдэл хорол өндөртэй байгааг харуулж байгаа. Зарим одоо тоног төхөөрөмжийн бол илэгдэл хорогдол нэгсэж ашиглалтын хугацаанд дууссан байгаа. Засгийн газрын хуралдаанаар нийт 20 асуудал хилцэж шийдвэрлсэний дотор хамгийн анхаарал татсан нь эрх өвөл хаврыг гар цохирол байхтай давах бэлтгэл ажлын талаар байлаа. Өвөлд бэлтгэх онцгой комиссийг шадар сайд хүрэлцэх ахлах юм а.